сайн байна уу? За. Бүгдийн сайхан өдрийн мэндийг хүргье. Монгол улсын засгийн газраас жил болгоо уламжлал болгож Монгол улсын авраг, Монгол улсын хошоо авраг малчныг одоо тодруулдаг. Тэгээд энэ шагналын эрх мөндөтэй шагналыг Монгол төр малчин айлын хоймор гэрийнхэн хойморт төрж гардуулдгаар бас их онцлогтой. Ийм одоо цорын ганц Монгол улсын гэсэн тодорхойтой ийм шагнал байдаг. Улсын хошоо авраг малчны одоо цол тэмдгийн үнэмлэхийг бас гардуулъя. За. Гурван жил болголоо. Өвгдөж уламжилж ирсэн мал сүргийг өвгөөс уламжсан. Өнгөрсөн жилийн тийм зодонд бол хотор нүүдэл хийж яасан. Ер нь бол мал гаргах юм бол хотор нүүдэл хийж хайл сайхан газар руу нөөж ичижл малдаг юм дээ. Гайх малыг хаашаа яаж гаргах вэ? Грим хат хаашаа маллах уу, ойрхон маллах уу гэдэг тийм байгальтайгаар зохицож яа гэсэнтэй. За би нэг 200-аад малтай гарсан да. Тэгээд л 2006 онд. Тэгээд л одоо өдөө хөрлөтэй юм л. Жил болгол отрын хөдөл хийдэг. Хамгийн ойрхон л 100 км. Тэгэл тэрнээс цааш тэгэл отрын хөдөл хийдэг. Өөрөө зоригтой малдар гарна гэсэн зоригтой тэр зорилгонд хүрхийн тулд зүтгэсэн. Мөр их мал маллахыг бол өөрийнхөө сонирхлын дагуу дуртай зүйлдэл яасан. Өөрийнх нь унгаа дуунууд уу? Тийм унгаа дуунуудаар л яасан. Айраг төр өгөртөж энэ аймгийн алдартай саланд өрсөн дээ. Гэхдээ Монгол улс бол одоо малгүй бол бас л амьдрахад хэцүү. Тэр тийм учраас л одоо малдаж Монгол орныхаа өс хэлийг авчил явж байна. Би жил болгол 1000 гаруй мал таалалдаг. Тэгээд үлдэрхсээ бол сэлэнгийн катакан цагаантлаатай бох хордуудны хатуу эрдэнэ цагааны илүү ногломтой гоц баянлагрээ болоо ямааны тийм юунуудаар эцэг малуудаар мал яадаг сайжруулдаг. Алтан хоймортон астан бүрдүүд навтайна эцэг хойморт галын доодон одоо заяаг зүгнөж дүрэлснэ дүүрэн бэлэгтэй дэлгэр нари хоймор байгако дура түрлэгтэй тун хатагтай өрөө байгако багширсан уян дэдэн
Ахгүй найран дээр нь сүрэн хатагтай өрөө дэлгэрнэ Дүүрэн бэлэгтэй тэтгэр нари хонор байнако Дугра төрлөгтэй хүн хатагтай өрөө